Торгоны зам 2019 буюу Австрали олон улсын уралдаан Монгол улсын Сэлэнг аймгийн Алтанбулаг бомтоос Өмнө Говь аймгийн Гашуун сухад хүртэлх ийм маршрутаар явж байгаамаа. За тэгвэл 7 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Өмнө Говь аймгийн сумдыг дайрч өнөөдөр 70 цагт сумын хан уул хайрхны хойно байрладаг зэвсэг түвшний жанжин штабын хээрийн сургалтын төв дээр маш сайхан болж байна. Тэгээд Өмнө Говь аймгийн хэвлэл мэдээллийн төлөөллүүд буюу за Монгол Говь сонин, Говийн наран телевиз, за Өмнө Говь аймгийн видео сайт, Мэлми цэгийн хамтран багц сурвалжлагыг бэлдсэн байгаамаа. Ингээд та бүхэндээ товч тайван мэдээллийг яг хүргэе гэж бодож байна. За ер нь бол Монгол тамирчдын чанар чансаа хээр байна. За олон улсын хэмжээнд тамирчдыг хэрхэн бэлтгэж хэрхэн улсынхаа тамирчдыг амжилтанд хүрэхэд нөлөөлөхөд тусалцаа үзүүлдэг юм гэдэг өнцгөөс нь бид бүхэн бас харж сурвалжлаа. Зэргийн үрээ маш өндөр зохион байгуулалттай сар гаруй хугацаанд кемпийг барьж байгуулсан. За ороод ирцээ. Ийм тэтгэгчид за тэгэл ер нь нөгөө зохион байгуулагчдад маш олон хүмүүс бас ингэж ирдэм байх. Тэгэхээр тэр нь болохоор 300 гаруй автомашинтай хүмүүс бол ирж байгаа. Гэхдээ бас арай ирж дуусах байх шиг. Монгол улсын хэмжээнд анх удаа Өмнө Говь аймагт ялангуяа энэ 3 улсын хамтын ажиллагааны хүрээнд 3 улсын ерөнхийлөгч ивэл зохион байгуулагч нэлээ онцлог бас тэгээд энийг зохион байгуулалт нэлээ ач холбогдол аймаг бас тодорхой дэмжлэг үзүүлж ажлын хэсэг гарч ингэж ажиллаж байгаа. За хан уул хайрхныхаа ард талд бол өстэй гадаадд байгаа юм шиг л явж байна дөө бид дөрөв бол. За өндөр зэрэглэлийн зохион байгуулалттай шууд орж ирээл ингээд тэгээд машин автомотикл нэг дор ингээд төвшөө угаачт юм байна. Тэгээ ер нь бол хөл нөгөө эмчтэрч бас өөрсдөө ингээд дагаад ирдэг юм байна. Өмнө Говь аймгийн хэмжээнд бас хээрийн эмнэлэг бас дэлгэж ажиллаж байгаа. Аймаг бол ерөнхийдөө аймгийн онцгой комиссийн гишүүдийг хамарсан ийм ажлын хэсгүүд гараад салбарын хариуцаад ер нь ажиллаж байгаа. Зүйтэй. За хэдүүл нэг яриаг олоод авчи тий. Монгол улсаас за мотор уралдаанд мөн 3 тамирчин, автомашины уралдаанд бас 3 тамирчин уралдаж байгаа юм байна. За Өмнө Говь аймгийн 70 задгад хотын бас 15 км байрлаж байгаа кемп гэрлээ. Ингээд сэтгэлээ хаваалцахгүй юу? Зам ер нь ямар байв? Сэтгэл өнөөдөр жоохон зам жоохон муу байлаа. Нөгөө нүүрсний машин явж ирсэн. Замаач явсан чинь айгүй муу болсон юм шүү дээ. Тэрнгээр явж ирлээ. Өглөө хэдэн цагт гараад хэдэн цагт орж ирв? Өглөө 9 цагт гараад хэдэн цагт орж ирсэн бэ? Сая л орж ирлээ. Өөрөө ч Австралид дурлаж ирсэн туршлага хэрвээ хуваалцаач хөө амжилттай хэлээсэ. Миний хувьд бол угаасаа би өөрөө зүгээр 97 оноос мотоциклаар уулж ирсэн. Энэ мотоцикл унааг 5 жил болсон. Сая энэ том уралдаанд зардлаа хэмнээд арай мотоциклын зардал багтай мотоциклаар орлоо. Ер нь бол машинаар уралдаа машин тамирчин. Монгол тамирчдын хувьд бол ирмэг зоримог тий альва юмыг хийхдээ гүйцэтгэл сайтай хийдэг ийм монголчуудын бас онцлог чанар байдаг. Тэгэхээр монгол тамирчдаа үнэхээр сайн дэмжиж өгөх юм бол энэ гадаадын тамирчдаас дутхааргүй чанар чансаатай амжилттай явах ийм боломж төгсөл байгаа хаа гэсэн ийм ойлголтыг би урд урдны бас уралдаанууд дээрээс ч гэсэн ингээд үзээд харж байсан. Одоо энэ чинь нэг том үйлдвэрийн багууд байдаг. Үнэсийг л Скварна гэртэй ингээд эднээс бол байг дэлхийд даяараа уралдаж байдаг. Тамирчид нь айгүй сайн тамирчид. Тэгээд эднээсээ хувьд биднээс одоо харахандаа хэцүү. Яг энэ үйлдвэрийн багийн тамирчдын ард юм шиг байна. Япон улсын тамирчдын ард талыг одоо та нар харж штэ тийм ээ. Шууд өөрсдийнх нь тэр нөгөө багаасаа гадна техник хэрэгслийг нь аваа явдаг тусгай хэрэгсэл байж байна. Дээрээс нь тэнд яг гэртээ байгаа юм шиг угаалгын машин ч байна, унтах хоронч байна, галтгоонч байна. Хэмжлэг ийм ялгаа бол харагдаж бид бүхэн бас өөрийн улсын тамирчныг ямар их одоо бэрхшээлийг туулж амжилтанд хүрж байгаа юм бэ гэдгийг харж өөр улсын тэр хөгжил дэвшил дэмжиж байгаа байдалтай харьцуулж бас сэтгэл эмзэглэж явна. За сайн жаргал сэтгүүлч танд баярлалаа.
Дуранбаярын хувьд бол өнөөдрийн сурвалжлага аялал хэрхэн санагдаж байна? Тэгэхээр энэ сайхан байлаа. Бас их бахархаж байлаа Монгол тамирчдаараа. Тэгээд үнэхээр бас хэвлэл мэдээллийн одоо маш олон багууд тэнд бас ажиллаж байна. Тэгээд бид бас мөр зэрэгцэн сайхан ажиллалаа. Тэнд байгаа орчин нөхцөл дагж яваа техник хэрэгсэл, хэвлэл мэдээллийн баг, эмч тэгээд одоо бүх одоо тэр засварын багч явж явах шиг тийм ийм сайхан байдгийм байна. Тэгээд Монгол тамирчдын бол амжилтын хувьд бол нэлээд дээгүүр явж байна. Арлын улсын тэмцээнд оролцож байгаа, Монголоо төлөөлж оролцож байгаа одоо энэ тамирчдыг бол маш их дэмжих хэрэгтэй байна гэдэг талаас нь бол харж илаа. За бид нар одоо Оросын холбооны улсын тамирчнаас ярилцлага авах га. Тэгээ манай орчуулгын төвчөнд ажиллаж байгаа Чимба ах маань одоо биднэрт орчуулга хийж туслахга явж байна. Чимба ах ажил хэр байна? Бас ихтэй байна. Энэ нөгөө юу яаж штэ одоо эн чинь нөгөө Орос тэгээ дээрээс нь Хятад юу Их Британи, Испани, Итали гэдэг ингээд орон орны тамирчид байна. Ер нь бол яг нөгөө ихэнх нь одоо энэ Орос тамирчид байна. Тэгээ бидний хувьд бол нөгөө зохион байгуулагч нь Орос. Тэгээ бид нар ч нөгөө багада нөгөө Оросд үзсэн болохоор бас арай гайгүй байна. Тэгээ дээрээс нь бол яг англи хэлтэй бас ихэнх нь байна. За Хятад тамирчид бас их нэлээд хэд бол байна. Тэгээ дээрээс нь яг зохион байгуулалтын бол их маш сайн хийж байна. Ерөөсөө яг ингээд орон нутгийн бидний юун дээр одоо энэ орон нутгийн энэ бүх зохион байгуулж байгаа хүн дээр нэмэгдээд Оросынхаа ер гол зохион байгуулагчаа зохион байгуулалтаа хийгээд энэ кемпийн одоо тэр гадна талын security буюу харуул хамгаалалт тэгээд тэр орох гарах зөвшөөрөл юмнуудыг дандаа Оросоо тэр хүмүүс ирж гүйцэтгэх юм байна. Тэгээ энэ бол маш их бас зохион байгуулалттай юм байна. Тэгээ Монголын талаас бол одоо мэдээлэл харилцаа холбооны шүлжээ компани, дээрээс нь Mobicom компани, за мөн дээрээс нь Mobinet, Unitel гэсэн энэ компаниуд ивент итгэж энэ харилцаа холбооны чиглэлийн юм бас хариуцж одоо ивент итгэж явдаг юм байна. Тэгээ манай аймгийн хувьд бол Ардын армийн 167 дугаар анги, за мөн одоо бусад төрийн захиргааны байгууллагууд энэ дээр бас хүч тавин бүхий л одоо болцоогоор ингэ ажиллаж байна. За энэ кемпийг бас цагаан хугацаанд барьж байгуулж бүтээсэн гэж ярьж ирсэн. Австралиг одоо ямар төвшөнд хөгжүүлж байгааг олон улсын жишгээс бид өхөн харснаа тайлбарлахыг хичээж байна. За яагаад гэвэл хэвлэл мэдээллийн баг гэдэг бол тухайн улсынхаа тэр тамирчныг яаж олон нийтэд таниулах вэ? Менежментийг хэрхэн боловсронгуйлах вэ? Яг одоо бид өхөн Оросын холбооны улсын тамирчны яриаг та бүхэнд хүргэх гэж байгаа. Тэгээд энэ тамирчнаас яриа авахд бол нэлээд багуу цаг хугацааг зарцуулсан. Хэвлэлийнхаа албатаа эхлээд ярина. Хэвлэлийн албанд танилцуулж өгнө гэх мэтлэн ийм байдлаар бол одоо асуудал хандаж байсан. Тэгэхээр бид өхөн бас цаашдаа яаж одоо энэ одоо спортыг хөгжүүлэх үү тийм ээ, тамирчдаа яаж гаргаж ирэх үү? Да, поздравляю вас. Та Монголын говьд анхудаага ирж байна уу? Сэтгэлдээ бидэнтэй хуваалцаач. Баярлалаа, анхудаага ирж байна. Бидэнд Монголын говьор уралдах ямар ч мэдээлэл ирээгүй. Энэ улсад уралдахад маш сонирхолтой байна. Монголын зам харгуй ер нь хэр санагдаж байна вэ? Это первый раз. Ну да, мы впервые в Монголии, ранее опыт. Монгол нутгийн зам маш өвөрмөц шин чанартай. Өнөөдөр миний дээд хурд 140 км/цаг хурдтайгаар тэгш сайхан тал дээгүүр уралдах нь их сайхан санагдлаа. Ну, опять же, убедиться в этом гостеприимстве людям, посмотреть сам. Монгол орн бол бидний хөрш төдийгүй хүн ардан тайван амгалан газар нутаг байгаль цагуур их сайхан харагдаж байна. Өндөр хурдтай уралдаж байгаа энэ үед бүхнийг харж амжихгүй явж байгаа нь харамсалтай байна. И также попробовать местную кухню, ну и все в целом. Аливаа арга хэмжээний бэлтгэл урдал байдлыг хангах бол одоо маш их нэр хүнд асар их ачаал хариуцлагыг үүрдэг. За хэзээ ирсэн гин оюунагч. Цагдаагийн их ажиллаж байгаа шүү дээ. Өглөө 3 цаг 30 минутанд цуглаал тэгэл нааш ирсэн дээр. Зарим нь өчигдөр гарсан гэдгсэн шүү дээ. Яг маршрутын дагуу хамгаалж байгаа хүмүүс бол өчигдөр. Манайхан чинь өчигдөр орой гараал тэгэл хавь нөгөө зам дагах айлуудаа анхаарал санам сэрэмжлүүлгээ өгөөл нөгөөг айлуудыг нүүлгээл тэгэл нөгөө мал хуугаа хариулахтай байлгах маршрутын замд байлгахгүй байх гэж анхаарал санам сэрэмжлүүлгээ өгөөл ажилласан. Барайны бид хэд яах вэ? Өглөө 3:30 цуглаал энд ирээд тэгээ нөгөө хаана барайнд баригдах мэддэхгүй. Тэгэл бүгдээрээ нөгөө хэдэн өндөрлөг газруудаа тарж байрлал хавь орийнхаа мал энэ тэнд бэлчиж байгаа малуудыг ишин тугаал зарим ишиг хургын машиндаа хийж ишин тийш навчиж игэл тэгэл. За манай мөөг хэзээ ирсэн? Би сая ирлээ. Автобус явахлаа би
Унаасаа дайраа өнгөрч байна. Тэсмээ манай өмнө дайраа өнгөрч бас нэг бариад яг дагдаг сумын маань хажууд болж байгаа. Энийг бас мэдээллийн төлөө сургуулийн багтаж ажиллаж байгаа юм. Бас хацаашаа тайлбарлаж үзэж байгаа. Бариад ирчиг гэж. За Өмнөгов аймгийн нутаг дэвсгэр дээр олон улсын авторалын торгоны зам энэхүү автоуралдаан бол 12-13-ны өдрүүдэд болж энэхүү амжилттай өндөрлөх юм. Тэгээд мотуралдааны хувьд бол 81-82-83% дугаартай манай Монголын тамирчид явж байгаа. За автомашиныг хараахан мэдж амжсангүй 250 одоо 260 гэсэн тийм дугааруудтай явж байгаа гэсэн мэдээллийг бол Албан бус их сурвалжаас авсан. За ингээд мэдээлэлд хамт байсан та бүхэнд баярлалаа. Хамтран сурвалжилсан сурвалжлагын багийнхандаа бас маш их баярлалаа.